За өнөөдөр маш чухал сэдвийн тухай ярина. Өсвөр насны хүүхдүүдийн талаар. Өсвөр насны хүүхдтэй хүмүүс бол эцэг эхчүүд ялангуяа ойлгож байгаа. Тийм хүүхдтэй харилцахад ямар асуудлууд вэ? Нөгөө нэг жоохон бахан за энийг хийчээрэй, тэр хийчээрэй гэдэг гэсэн хүүхдүүд байна. Одоо өөдөөс янз бүрийн юм яриад тийм уурлаа. Тэгэнгუთ бид нар нөгөө өмнө нь болоод идэг болохоо болоод ирэнгүүт яг одоо тэгвэл яах юм бол гэдэг асуулт айгүй би хүүхдүүдэд ойлгохгүй байна. Тэгээ яг надад ч гэсэн тийм асуулт гарч ирж байгаа. Тэгэл хичээл шийдэх гэж айгүй хүчдэг юм. Буруу аргатай байгаад байгаа. Тэгээ энийгээ яг энэ одоо яг шинжлэх ухааны мэдээсээ яах вэ? Ер нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санаа нь өөрөө ямар онцлогтой байдаг гэдгийг талаар тийм коуч нэргүүтийг өгөөд ярьсан. За сайн уу нэргүй урилга хүлээж авч байгаа гэсэн үнэхээр баярлалаа. Хоёлаа тий би ингээд нэгдүгээр чамд айгу баярлалаа гэж хэлмээр нь яг тэгэхээр энэ өөрөө айгу чухал сэдв. Тэгээ хоёлаа ярьж байгаа чи хэлсэн шүү дээ тий өсвөр нас гэдэг бол бодоо тий би хүн болж хүүхдийн төлөвшөж байгаа хэсэг юм. За тийм учраас бид нар зэгчүүдэд сурах юм айгу их байдаг юм байна. Бид нар өвдөө жоохон баг. Бүр жоохон багт ингээл яг эдхимийн нүгэл болчдөг гэсэн юм л одоо сэтгэл санаа нь хэрэгцээ гэдэг юм. Яг одоо энэ үеэс чиж байгаа юм чухал юм байна. Тэгээд өөрийгөө танилцуулаач манайхаа. За тэгээд сайн байцгаана уу бүгдэнд нь. Энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Нэргүү гэдэг. Юуны өмнө бас санаадаа баярлалаа гэж хэлмээр байна. За энэ хүү подкастта тийм ээ уурж оролцуулаа. За өсвөр насны хүүхдийн талаар ярилцах бас боломжийг олгож байгаад бас баярлалаа. За тэгээд намайг Нэргүү гэдэг Австрали улсад ажиллаж амьдарч суралцдаг ийм хүн байгаа. Тэгээд ерөөхдөө бол яг багш мэргэжилтэй өсвөр насны хүүхд ерөн дунд сургууль Монголд байхдаа бол дунд сургуульд багшилдаг байсан. За тэгээд олон улсын бас хүүхдийн байгууллагад ажиллаж агаад ерөөхдөө Австрали улсад суралцахаар ирээд одоо ингээд суралцаад бас ажиллаж амьдардаг. За энэ болохоор энэ өсвөр насны хүүхд тийм ээ англи хэлээр бол ерөөхдөө teen coach гэдэг мэргэжлэр бас суралцдаг. Тэгээ онлайнаар бас өсвөр насны хүүхдүүдтэй болон өсвөр насны хүүхдтэй эцэг эхчүүдтэй бас ингээд ажилладаг байгаа. За Австралида болохоор сургуулийн өмнөх боловсролын бас багшаар сураад тэгээд яг Австралийн цэцэрлэгт бас сургуулийн өмнөх боловсролын багш буюу манайхаар бол цэцэрлэгийн багшаар бас ажилладаг ийм хүн байгаа. Тэгээд өнөөдрийн тухайд гэх юм бол илүү өсвөр насны хүүхдийн талаар ярилцах гэж одоо Сарнагийнхаа подкастад орж ирсэн байна. Тэгээд өсвөр нас гэдэг ярангууд бид нар яг тийм онлын хувьд ч юм уу тийм ерөнхийдөө яг тэр хүүхдийн дотоод сэтгэлд нь юу болоод байгаа. Тэгээд бие махбод нь юу болоод байгаа гэдэг бас яг эцэг юмд гаднаас бас их юм сайн ойлгохгүй тал байна л та. Өөрийнхөө өсвөр насныг бодоод үзэхээр одоо бидний байсан өсвөр нас одоо үеийн өсвөр насны нийгэм чинь шалгандаа байхгүй. Тэгэхээр ерөөхдөө өсвөр насны хүүхд гэж юу нь ямар онцлогтой. За тэгэхээр өсвөр насны онцлогийн талаар хэвлэж авах ярилцээ тийм ээ. Ер нь бол өсвөр нас гэдэг ингээд ярангууд бид нар шилжилтийн нас. За ер нь нэг их хүүхд маань их авирн одоо өөрчлөгдөөд их одоо өөрчлөгддөг нас гэж мэддэг боловч яг хэдэн наснаас тэр өсвөр нас нь эхлээд байгаа юм. Ер нь яг яадгийг ямар онцлогтой яаж харилцах зүгээр гэдэг талаар бас эцэгчүүд маань тийм ээ одоо сурах хийсэн мэдх хийсэн гэж ингээ өсөлттэй байдаг. Тэгээд яг өсвөр насных нь хувьд үзэх юм бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өсвөр насыг дотор нь ингээ 3% ангилаад ерөөхдөө нэг 10-аас 19 насыг за зарим одоо их сурвалжийг үзэж байгаа бол 21 нас хүртэл бидний одоо өсвөр нас байна гэж үздэг юм билээ. За энэ дундаа болохоор 10-аас 13 насыг болохоор өсвөр насны одоо эхэн үе гэж нэрлээд за тэгээ 14-өөс 15 нас 16 нас болохоор өсвөр насны дунд үе тэгээд тэрнээс хойш буюу тийм 19 20 нас 21 нас хүртэлийг болохоор өсвөр насны хожим үе гэж одоо хувааж авч үздэг юм байна. Тэгэхээр ерөөхдөө одоо нөгөө түрүүний Сарна хэллээ шүү дээ. Бидний үед бол өсвөр нас маань арай өөр байсан. Дээрээс нь бас өсвөр нас бидний үед нэг харьцангуй 12 13 бас эхэлдэг юм шиг одоо санагддаг байхгүй юу? Эргээ бодохоор гэтэл одоо нөгөө нэг хүний хөгжилж өөрөө бас эрчимтэй хөгжижээ тийм ээ. Дэлхийн орчлон одоо ертөнц маань маш их хөгжиж байгаа учраас ингээд тэрийгээ дагаад бас бидний хөгжүүлээс асар их хурдтай хөгжиж байгаа. Тэгээд 10 наснаас ерөөхдөө өсвөр нас маань эхэлж байна гэж үздэг байхгүй юу? 10 нас. Тэгэхээр өөрөөр хэлбэл 10 наснаас өсвөр насны одоо эхэн үеирлэг хүүхдүүд орж байна. Тэгэхээр энэ үед ямар онцлогтой байдаг вэ гэхээр ер нь бол хүний одоо
хөгжлөөр үзэх юм бол хүн чинь өөрөө юм комплекс одоо тийм амьтан тийм ээ нэг одоо байгалийн амьтан нийгмийн бүтээгдэхүүн гэж одоо үздэг. Тэгэнгүүт тэн донд хөгжил дунд нь болохоор сэтгэл зүйн одоо хөгжил байна, бие махбодын хөгжил байна, одоо нийгмийн хөгжил байна, оюун санааны хөгжил байна, хэл ярианы хөгжил байна. Гэх мэтчлэн ингээд айгүй олон төрлөөр ингээд хүн хөгждөг. За тэр дундаа болохоор өсвөр насны дээр илүү одоо сэтгэл зүйн онцлог болон бие махбодын онцлогийг ойлоод жоох илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. Сэтгэл зүйн онцлог дээр нь болохоор яг энэ үед болохоор одоо хүний хөгжлийн маш олон төрлийн онол байдаг. Тэн дундаа Эрик Эриксон гэдэг сэтгэл судлаачийн гаргасан одоо нийгэм сэтгэл зүйн одоо онол гэж байдаг. Одоо нийгэм сэтгэл зүйн хөгжлийн онол гэж байдаг. Тэр онолоор болохоор ер нь хүний хөгжлийг 8 үе шатанд ингээд хувааж авч үзсэн байт юм лээ. За тэр дундаа яг өсвөр насны тийм ээ өсвөр насны одоо үе нь болохоор 12-оос 18 насыг ерөөд өсвөр насны үе гэж үзээд энэ үед тухайн хүүхдэд яг сэтгэл зүйн одоо талаасаа ямар онцлогуд байдаг вэ гэхээр энэ үед тухайн хүүхд маань яг өөрийгөө бие даасан одоо би хинбэ гэдгээ таньж мэдхийг хүссэн, эрмэлзсэн тийм онцлог шинжилэрдэг. За ерөөхдөө бол яг энэ үед болохоор энэ хөгжлийн үе шатанд ийм хоёр онцлог одоо зүйл явагдана. Нэгдүгээр identity буюу тэр өөрийнхөө яг бие хүний ондоошил бие хүний хинбэ гэдгээ тань мэдэж ирж хайх хүсэлтэй. Нөгөө талаасаа болохоор role confusion гэж англиар хэлээд байгаа байхгүй. Тэрний үг гэхээр нөгөө би хинбэ гэдэг role тийм ээ нэг дүр төрхөө би олох гээд байна. Нөгөө талаас тэргээ би одоо өөрөөр хэлбэл энэ хөгжлийн үе шатанд би тэр амжилттай даваад давж чадах юм бол би өөрийгөө хинбэ гэдгээ ойлгож таних мэдэх тэр үйл явцаа амжилттай эхлүүлээд тэгээд ингээд тэрийгэ цааш нь үргэлжлүүлээд өөрийнхөө зорилгыг тодорхойлоод би ийм үзүүл хүсэж байгаа юм байна. Би ер нь ийм одоо зан чанарын онцлогтой ийм хүн юм байна гэдгээ ингээд цааш нь үргэлжлүүлээд судлаад ингээ явах боломжтой. Тэр хөгжлийн үе шатаа амжилттай байх юм бол харин хөгжлийн үе шат маань амжилтгүй байх юм бол яг гэхээр нөгөө би яг хэн байх хүсэж байгаа юм бэ гэдэг дээр эргэлзээ үүсч эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл эргэлзээ үүснээр тэр хөгжлийнхөө үе шатыг нөгөө амжилтгүй одоо амжилтгүй болоод ирэнгүүт хүүхэд өөртөө эргэлзэх, итгэлгүй байх. За тэгээд яг юу хүсэж байгаагаа энэ амьдралд тийм ээ яаж амьдрмаар байгаа гэдгээ ингээд нөгөө сайн ойлгож санаж мэдэхгүй тийм одоо нөхцөл байдалд ерөөдөө ордог гэж байгаа. Тэгэхээр энэ хөгжлийн үе шат нь яг 12-аас 18 насны үед явагдаад яг энэ үед дээр нь бид нэр тэр хөгжлийнхөө үе шатыг амжилттай давахт нь л бид нар одоо эцэг эхчүүд, багш нар тийм ээ эргэн тойронд нь байгаа асран хамгаалагч нар аягүй сайн дэмжиж туслах одоо тэр өөрийнхөө бие хинбэ гэдгийг олтно. Тэгээд бас бүтээгт нь одоо чиглүүлэх одоо үүрэгтэй тий байгаа даа гэсэн үг. Тэгээд захаад дараагийн нэг онцлог нь болохоор ерөөсөө бие даасан байдлыг эрхэмлэж байгаа. Бие даасан байдлыг эрхэмлэж, бие даасан байдалтай байхыг эрмэлзээд явчихж байгаа гэсэн үг. Тэгээд дээрэс нь нөгөө сэтгэл зүйн хувьд ээж аваасаа ерөөд жоохон тусгаарлагдах гэх юм уу тий арай жоохон хүндэрх тийм одоо үзэгдэл гарч ирнэ. Тэр нь бол бас хэвийн гэж үздэг хөгжлийн онолоороо. Энэ бол нөгөө хүн чинь өөрөө нөгөө ээж аваасаа тусгаар бие хүн гэдгээ ерөөд мэдэрч эхэлж байгаа үе байхгүй 12-оос эхлээд би чинь гэр бүлийн нэг гишүүн гэхдээ би тустаас хүн юм байна. Би ч гэсэн өөрийн гэсэн үзэл бодолтой юм байна тийм ээ. Миний үзэл бодол юм байвал гэдэг тэр нэг би даасан одоо тэгээд өөрийгөө яг би хүн болж тэр төлөвшгөө үеийнх нь эхлэл учраас тэнд ингээд нөгөө ээж аваасаа жоохон сэтгэл зүйд хүндэрнэ. Тэгээд нөгөө талдаа болохоор сэтгэл зүйд илүү найз нөхдөөрөө одоо ойрхон байх, илүү үе тэнгийнхантайгаа нийлэх. Тэгдгээр хүүхдүүд нь өөрийгөө нөгөө ойлгож байгаа тэр мэдрэмжийг илүү эцэг гэхээс нь илүү одоо өгдөг байгаа. Иймэрхүү сэтгэл зүйн ерөөдөө онцлог гардаг. За тэгээд бие махбодын онцлогийн хувьд гэх юм бол мэдээж нөгөө нэг бид нар бол илүү сайн мэддэг те бие махбодын онцлогийг те шилжилтийн үе гэдэг ирэнгүүт за нөгөө нэг одоо бидний өөрчлөлт гарч байгаа тий охтуудад хөвгүүдэд гэл тий одоо харагдах байдлаас нь өсөж том болно дуу хоолойны өнгө нь өөрчлөгдөн нэмэгтэй хөвгтөд өгөхгүй нургаан ч гэдэг юм уу тийм ээ сарын тэмдэг нэрнэ гэдэг зүйлүүдийг бид нар бол харьцангуй бас эцэг эхчүүд бид нар бол сайн мэдээд байдаг. Гэхдээ энэ талаар бид нар бас илүү жоохон судлах хэрэгтэй юм шиг санагддаг. Илүү яг өрхийн тийм ээ эрүүл мэндийн одоо энэ чиглэлээр мэдлэг өгдөг хүмүүстэй. За тэрний цаадах тэр сэтгэл зүйн холбоот одоо яг энэ бие махбодд нь явж байгаа өөрчлөлтөнд ерөөсөө гормоны өөрчлөлтүүд асар их явагддаг юм л дээ. Одоо тестостерон, эстроген, дээрээс нөгөө нэг
юу лээ кортизол гэдэг даавар бас их ялгардаг. Тэр нь нөгөө стресс тийм ээ. Стрессийг ингээд бий болгодог даавар ялгардаг. Тэгээд тэр нөгөө гормоны өөрчлөлтүүд явж байгаа учраас тэр нь тухайн хүүхдийн буцаад эргээд нөгөө бие сэтгэл зүйн нөгөө нэг тайван байдал, докторгүй байдалд нь бас нөлөөлдөг. За тэгээд хүүхэд өөрөө бие махбод нь ингээд нөгөө өмнө хүүхэд биш хүүхэд одоо байхаас эхлээд том хүний одоо бие махбодд шилжиж байгаа учраас зарим тохиолдолд хүүхэд өөрийнхөө бие махбодыг голох тийм ээ өөртөө ихтгэлгүй байх тиймэрхүү зүйлүүд бас их ажиглагддаг. Бас мэдээж одоо хажууд нь ийм насран хамгаалагч дэмжигч нь сайн тийм дэмжигч байх юм бол тэр зүйл бас заавал одоо өсвөр насны дээр ирэхээр хүүхэд өөрийгөө бие голдог байх бас албатай биш. Тийм. Иймэрхүү онцлогуд бас болоод байна. Чухал юм аа нөгөө нэг бие голоод байгаа ч өөрийгөө бусдтай харьцуулаад бусдаас ямар нэгэн янзаараа ондоо олоод тэгвэл нөгөөдөөсөө голоод юм биш үү? Яа тэгээд юм төштэй хүүхд чинь багтаа ерөнхийдөө бүгдээр нэг юм адилхан дүйдэг шүү. Тий адилхан байжаад ерөнхийдөө адилхан дүү байдаг зүгээр царай л жоохон ондоо байдаг шүү. Онцлог дээр нэг юм мартчихлаа хөө нэмээд. Тэг. Амар чухал юм мартчихсан гэж. Юу нөгөө тархины хөгжлийг би хамгийн түрүүнд яриад шууд сэтгэл зүй гэж асуусан болохоор шууд явц юм байна. Тархины хөгжлийг бид нар яалцчгүй ойлгох хэрэгтэй. Өсвөр насны хүүхдийг. За энэ ямар утгатай вэ гэхээр өсвөр насны 19, 18 тий 19 нас гэж үзэж байгаа. Тэнгүүд бидний тархи гэдэг эрхтэн маань араасаа урагшаа чиглэлтэй хөгждөг юм байна л да. Араасаа урагшаа чиглэлтэй хөгжөөд тэгээд яг энэ өсвөр насны үед болохоор өсвөр наснд яг тархины одоо амигдала гэдэг хэсэг байдаг гин. За амигдала гэдэг хэсэг маань ерөөхдөө маш их идэвхждэг. Өөрөөр хэлбэл нөгөө сэтгэл хөдлөлийг одоо сэтгэл хөдлөл дээр тулгуурсан шийдвэрүүдийг гаргахдаа айгүй илбэг болдго юм байна. Ягаад тэгэхээр тэр тархиныхын тэр хэсэг нь илүү өсвөр насны үед нь идэвхтэй байдаг. Харин нөгөө нэг араасаа урагшаа чиглэнгүүд ингээд чиглэлтэй хөгжгөж хамгийн сүүл бидний тухны одоо хэсэг буюу энийг болохоор англиар prefrontal cortex гэж нэрлэдэг. За энэ хэсэг маань хамгийн сүүлд хөгждөг юм байна л да. Тэнгүүд би хүний тархи маань ерөөдөө 20 насны 25 нас орчимд бүрэн хөгжиж яг насанд хүрсэн бие хүний тархи бол ингээд хөгжиж дуустдаг юм байна. Тэгэхээр чинь нөгөө бидний өсвөр насны хүүхдүүд чинь тийм ээ 12-оос эхлээд ерөөдөө нэг зарим 19, 20, 21 тийм ээ магадгүй зарим бас их сурвалж 25 нас хүрсэн ч өсвөр насны дээр байдаг гэж бас үзээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ үе дээр тархи маань бүрэн хөгжөөгүй учраас нөгөө бидний тархи чинь бидний хамаг гол тийм ээ үйл ажиллагаануудыг удирдах хийдэг. Ялангуяа энэ prefrontal гэдэг хэсэг маань хамгийн сүүлд хөгжиж гэнэ гэдэг маань яг энэ хэсэг маань бидний нөгөө шийдвэр гаргадаг. За дээрэс нь өөрийнхөө хийсэн үйлдэлийн үр дагаврыг одоо би муу зүйл хийж гэнэ үү, буруу зүйл хийж гэнэ үү, сайн зүйл хийж гэнэ үү, энийг хийвэл би яах вэ гэдэг тэр нэг одоо гүнзгий эзэтгэж боддог тэр үйлдэлүүдийг энэ хэсэг маань хариуцдаг юм байна. За дээрэс нь өөрийгөө хянах тэр хэсгийг бас хариуцдаг учраас өсвөр насны дээр байгаа хүүхдүүд маань тархиныхын тэр хөгжил хөрөнгө үзэд явагдаж дуусаагүй эсвэл нөгөө явагдаж байгаа. Учираас нөгөө өөрийгөө хянах чадвар нь сул. Тэгээд тэр нь өөрөө эргээд сэтгэл хөдлөлт хянах чадвар нь ерөөдөө сул байгаад байдаг. Тэгэхээр илүү нөгөө эмоцлог тийм ээ. Эмоцлог уурлах тийм ээ. Эмоц гэдэг чинь өөр маш олон төрөл байгаа шүү дээ. Эерэг, сүрэг гэдэг олон төрөл байгаа. Тэгээд тэрэн дундаа ялангуяа нөгөө нэг бухимдах тийм ээ. Уурлах, илүү жоох хуцаартай байх. Эсвэл заримдаа ингээд жоохон зүйл ч гэсэн баярлах гэдэг юм уу. Тэр эмоцууд нь айгүйх төрүүлж ерөөдөө гардаг. Тэгээ нөгөө хүчтэй гарч юм байна л да жижиг тийм үү. Тэгээ нөгөө эрсдэлийг ерөөдөө харах чадвар нь угаасаа сул. Эрсдэл тийм үү нөгөө яг энэ өсвөр насны дараа хөгжиж альва нэг буруу зүрх юм руу ингээм амархан орчих гээд тэгээд нөгөө хүмүүсийн хятгалгамж гэдэг юм уу тэнгийнхний нөлөөлөлд айгүй хурдан ороод бусдыг үйлдэлийг даган дуурайх та тийм ээ айгүй амархан өртөхгүй байдаг нь ерөөдөө бас тэр тархиныхын үйл ажиллагааны үйл ажиллагаа бүрэнгүйц төвчөөгүйтэй бас холбоотой. Яа тэгэхээр нөгөө нэг юу яддаг штэ өсвөр наснд ороод нөгөө эцэг их чухал биш болоод нөгөө найз нөхөд дээрээ хаалгадах тэднэртэй нэг бүлэгт орохын тулд нөгөөдөлийнхаа хийж байгаа зүйлийг дагад дуурайж хийж нөгөө хүмүүст нөгөө нэг хүлээн зөвшөөрөгддөг. Тэр нь яваад тэгээ бас нөгөө нэг анхны амар юу
Магтагддгүй чи нөгөө амар их эмоцтой байдаг учраас тийм байж тээ. Мм. Дөнгөж анхны удаа хайрлаад дунлаа. Тэгээд тэр нь бүтсэн нь бол бүтээгүй бол гэдэг нэг амар эмоцтой анхны хайр гэл хүн болгонд урсаж ярьдаг штеп. За тэгээд Тий. галзуу барын амд гараа ихээс буцахгүй 20 нас минь гэж ярьдаг штеп. Тэгээд бүр яач гэнэ чи тахилын хүчтэй бүр өнөө холбоотой юм байна. Тийм учраас Мм. ингэж ч ярьдаг юм байна. Тэгээ би сэтгэл судлалынхаа хичээлийг үзчихсэн чи угаасаа 25 хүртэл угаасаа анализ хийх чадвар мадвар тэр тархи нь угаасаа хөгжөөгүй гэдэг юм чи би одоо яг бодоход хүүхдээсээ амар даварцсан юм хүсэж идэг байгаа байхгүй юу? Би зөв өөрийгөө л бодоход яг тийм байгаа. Тэр чи сая айгу гоё point гаргаж ирж байсан нөгөө. Тэгэхээр яг энийг мэдхэд тэгээ яах юм бэ гэдэг асуулт гарч ирнэ тий. Маш их Тийм. зүйлийг мэддэг, сонсдог. Тэгвэл тэгээ яаж амьдралдаа хэрэгжүүлэх юм бэ гэдэг асуултыг одоо та өөрөөсөө асуунгууд миний зүгээс юу гэж хэлмээр нэхэр тэгвэл одоо нэг хүүхдтэйгээ заримдаа бид нар ч өн зөрчилдөг үл ойлголцох, заримдаа ойлгохгүй байх тэр үед гарч байгаа штэ. Тэнгүүд тэр үед бид нар энэ хүүхдийнхээ онцлогийг бид нар мэдж байгаа юм чинь манай хүүхд миний хүүхд чинь тийм ээ нөгөө нэг тархиныхаа үйл явц тийм ээ хөгжил маань арай гүцэг учраас би илүү жоохон нөгөө нэг хүүхдийн хооронд өөрийгөө жоохон тавьж үзсэн маягийн тэгээ тэрийг илүү ойлгох тийм ээ гэдэг өнцгөөс нь бид нэр яг харилцаан дээрээ тэрийг ингээд бодоод гарах юм одоо бодох юм бол илүү бидний харилцаа илүү одоо арай жоохон нэг юм уян хатан тийм ээ зөөлөн тэгээд байх боломжтой байхгүй. Миний Би хүүхд яг чинь сайн наадах юм бодлоо илүү хөзөөлхөн үе хатан юм болгон дээр ингээд нэг төрүүлж реакц үзүүлээд байхгүй жоохон харсыгээд байж ах хэрэгтэй юм байна л та. Би одоо хүүхдээ уурлахаар миний хүү спортын наа чи уурлахгүйгээс ойлгомжтой уурн хүртгийн миний хүү гарагаас гүчээд ирдэг яриадсан байхгүй. наач өстэй зөвш. За тэгэхээр эцэг эхчүүдэд тэгвэл хүүхдтэй чи түрүү хэлсэн шүү дээ тий энэ нас болвол хүүхэд би өөрийгөө хинбэ гэдгийг шийдэг. Одоо тий бид нар нөгөө нэг би одоо өөрөө өсвөр насыг бодох амар ууртай гарсан байхгүй. Амар ууртай. Гэрийнхэн таг юу ч ярьдаг тийм бисэн. Тэгээ бодоход надад бол нэг тийм позитив гоё их туршлага алгалтай. Тэгэхээр над чиг хүмүүс зөндөө байгаа заяа. Тэгвэл одоо бидээс тэгвэл яах юм бэ? Нөгөө хүүхдээ чинь бас тий өөрийгөө олддгүй мэддэггүй над чи ингээд 40 гараад өөрийгөө хайгаад явж байгаа хүн биш яг өдийг нэг юм байртай сууртай болчоосоо гэж би бодоод байгаа байхгүй. Тэгвэл би яаж хүүхдтэйг нь туслах юм? Ер нь эцэгчүүд ер нь яагаад идэх юм? Ямар алдаа гаргаад ерөнхийдөө тэр нэг ийм зүйлийг мэдээд авчвал бас их тусаална шүү гэдэг. Баяа. Энэ дээр болохоор би одоо нөгөө ганцаарчлан дасгалжуулалт хийж байгаа өсвөр насны хүүхдүүд дээр тийм ээ дээрэс нь бас нөгөө эцэг эхчүүд маань бас орж ирж ярилцдаг. За Тэгэхээр энэ нөгөө зөвхөн өсвөр насны хүүхдийн асуудал биш болчихж байгаа байхгүй. Эцэг эхчүүдийн бид нар тэгвэл хүүхдэд яаж туслах юм? Тэр хүүхд чинь угаасаа биологийнхаа явцаар ийм онцлогтой байгаа юм. Тэгвэл би яах вэ? Энэ тохиолдолд би яах вэ? Аав нь яах вэ? Ээж нь яах вэ? Эмээ өвөө нь яах вэ гэдэг. Тий. Энэ тохиолдолд ингээ хараад байхаар яг эцэг эхчүүдийн эцэг эхчүүдэд маань тийм ээ нийтлэг гарч байгаа бэрхшээл болон одоо за яг амар сүртэй алдаа гэх нь хайшин тийм ээ. Гэхдээ бас нэг заримдаа бид нар мэдгүйгээсээ бодоо гаргачаад байдаг тэр зүйлүүд нь болохоор хүүхдүүдтэй ярьж байхад ерөөдөө айгүйх тийм харилцааны л асуудал тийм ээ. Хамгийн гол нь харилцаанаас тэн дээр ийм одоо хит тийм шүүмжлэгдэж одоо эцэг эхчүүд нь хүүхдээ шүүмжлэх шүүмжлэхтэй болохоор шүүмжлэх дээрээс нь нөгөө нэг харилцаан дээр одоо яг өөрийнхөө байлгах гэдэг тийм хандлага бас ажиглагддаг. Тийм өөрийнхөө байлгах. Тэгээд шүүмжилдэг хийж байгаа зүйл дээр нь шүүмжилдэг. За дээрэс нь одоо нөгөө чи одоо том болсон юм чинь тий одоо чи том хүүхэд болсон гэд ерөөдөө яриха болох. Одоо өмнө нь ингээд ярьдаг байсан бол илүү бага байхад тийм ээ магадгүй 12-оос доош наснд байхад нь илүү ярьдаг, илүү сонсдог, илүү ойрхон байсан бол одоо том болсон юм чинь чи ингээд би дааж байгаа тийм ээ. Би дааж байгаа. Одоо чи өөрийгөө ингээд Хурдан том хүн болсон гэдэг юм байл. Тэгээд дараа нь чамд одоо 2 3 4 байна гэдэг ч юм уу тий. Ялангуяа юм айлын том мөртлөө өсвөр насны дээр байгаа хүүхдүүдэд бүр илүү жоохон стресстэй байдаг нь мэдэгддэг.
Одоо чи том болсон юм чинь тэгээд ярих нь багасаад цагаа одоо зориулах нь багасдаг. Тэгээд мэдээж ярихгүй байгаа юм чи тэнд бас сонсох үйл явц бас ховор болж байгаа. За тэгээд тэр үйл явц маань өөрөө эргээд нөгөө эцэг эхчүүдийн зүгээс хүүхдтэйгээ харилцахдаа гаргаад байгаа одоо тийм дутагдaltaй талууд байгаа даа. Хангалттай сонсох байна, хангалттай ярилцахгүй байна. Тэгээд харилцаараа шүмжлээд байна. Шүмжилсэн өнгө аясан. Эсвэл тулгасан, шаардсан, эсвэл жоохон тийм хянсан тийм ээ, өөрөөрөө байжсан тийм хандлагууд байгаад байна. Эсвэл тулгасан гэдэг нь чи одоо чи тэгэх ёстой, ингэх ёстой ч гэдэг. Дээрэс нь бас загнах гэдэг асуудал их гардаг. Загнах. За тэгэнгүүт загнах гэдгийг ингээд хоёр талд хоёр өөр ойлгоод байгаа байдал ажиглаад байдаг. Хүүхдүүдтэй ярангууд ингээд ээж автайгаа нээлттэй байхгүй байгаа шалтгаан нь болохоор загнуулахаас айдаг гэж айгу ярьдаг. Тэгээд загнуулахаас айдаг. Буруутчвал буруутч та гэдгээс айгу хайгаад юм шиг. Тэгэхээр тэр процесс нь эргээд ингээ ярангууд мэдээж одоо ээж нь хүүхдүүдтэйг ярих болгонд л ээж аав загнаад байхгүй шүү дээ, тийм ээ. Тодорхой хэмжээнд мэдээж загнах процесс үл явна. Гэхдээ тэр загнах гэдэг процессыг ингээ хоёр дахь хүүхэд маань одоо юу гэдгийг ээж аавын зүгээс болохоор хүүхдтэй би ингээд шаардлага тавьж гэн юм хэлж гэн тий одоо хэлэх ёстой юм хэлж гэн гэдэг юм уу тийм байдлаар ингээ хэлдэг. Гэтэл хүүхэд тэрийг нь одоо намайг загнадаг гэж хүлээж авдаг. Тийм нэг байгаад. Тэнгүүд яг энэ дээр бол үндсэндээ бол яг гол одоо агуулга нь болохоор уул нь бол зөв юм яриад ээж аваад хүүхдүүдтэй хэлэх гээд байгаа санаа зүв боловч хэлж байгаа хэв маяг наач хэлээд байгаа гэдэг нь л өөрөө асуудал болчиход байгаа гэсэн үг. Тэгээ тэр нь гээд явж яг юм загнах гэдэг үгээр тодорхойлогдчиход байгаа. Тодорхойлогдсон. Тэрийг ингээд задлаад үзэнгүүт яг үндэ ээж аав нь хүүхдээ нэг загнах дуртай даач биш. Хүүхэд нь бас тийм ээ загнуулах одоо зүйл бас хийсэн мэдээ зарим тохиолдолд хийсэн зүйл байгаа. Гэхдээ тэрийг арай илүү өөр хэлбэрээр бид нар бас харилцаж, илэрхийлж, ойлгуулж хүүхэд маань ч гэсэн бас тэрийг араас өөрөөр ойлгох боломжтой байна. Тэгэхээр энэ загнах гэдэг загнаж байгаа ерөөд ээж аавны юм хэлэнгүүт хүүхдэд загнаж гэн гэж хүлээж авах юм. За би хараа яг чиний яриас ингээд миний ойлгож байгаа юм байна. Ээж аавд гэнгүүт бид нар ингээ өөргөө дээрс тавьчихдаг юм байна. Хүүхдээ гоод ингээд бид нар ингээ дээрээс агчдаг байгаа байхгүй одоо загнаа хийлсэн тэ чи ингэсэнгүүгийн инг гэд тулгана энийг заавал хийгээд ингээд тулгаад байгаа чинь дандаа бид дээрээс хараад байгаа юм байна. Тэгвэл бид нар одоо өсвөр насны хүүхдтэй болохоор доошо буух хэрэгтэй биш үү шүү дээ. Буугаад одоо нөгөө өмнө нь те тулгадаг загнадаг байсан бол санаа өөрчлөө. Илүү юм жоохон зөөлхөн те ингээд илүү юм сонссон одоо юм ойлгосон. Гэт нэг юм бид нар чиний хувьд гэр бүл чинь мөн шүү гэдэг нэг юм дэмжсэн. Тэгээ нэг юм сайн талуудын ингээд нэг юм гаргаж ирээд тэр чинь угаасаа өсвөр насны дээр өөрөө өөртөө итгэл муутай байгаа шүү дээ. Угаасаа цаас итгэлгүй гэдэг юм програм явж хат бид тэр дээрээс нь загнаал бүр нөгөөс нь доошо буугаал тэгэл яг өөр шиг адилхан би өөртөө л жишээ авчил та хүмүүс малгай юм шиг өөр шиг адилхан өөртөө итгэлгүйний бүтээгээд байгаа байхгүй. За тэгэнгუთ ч одоо би яг ингэсэн чинь яаж тэгж найз шиг гоё ярих юм бэ? Би одоо чиний нөгөө пэйждээс хараад асуултууд ичаараа нэрээ ингэж асуух шүү дээ гэдэг юм хараад. За асуудал нь тийм байгаа юм байна. Асуудал надад байгаа юм байна. Хүүхдээ би арай л өмнөхөөрөө яваад юм байна. Дээрээс нь хараад илүү ингээд чи тэх ёстой гэдэг үнцгийг хараад. Тэгвэл би одоо ингээд доошо бууй гэхээр түл одоо яах юм? Чиний түрүүний хэлсэн яг тийм нөгөө харилцааны нөгөө нэг юм босоо болон хэвтэй хэм маяг гэж яагаад байгаа байхгүй. Тэгээ тэн донд болохоор тэр чинь өөрөөр хэлбэл яг түрүүний хэлсэн шиг нөгөө ээж аав байх гэдэг өнцгөөсөө бид нэр жоохон хүүхдийг юм дээрээс нь харьж харилцаад байна. Тэгвэл бид нэр илүү доошо буюу яг ижил төвшөнд тийм ээ. Зарим тохиолдолд бид нэр ижил төвшөнд яг адилхан төвшөнд очиж жогоод өөрөөр хэлбэл нөгөө одоо насанд хүрсэн хүмүүсийн хүний байдлаар биш яг хүүхдийнхаа төвшөнд өөрийгөө одоо биеийн хилэмжээ ч гэсэн хүүхдийнхаа төвшөнд авчина. Одоо хүүхэд нь сууж байгаа бол хүүхдийнхаа хажууд сууч мэт тийм ээ ижил төвшөнд.
Дээрээс нь сэтгэл зүйн хувьд бас өөрийнхөө тэр оюун санаа, сэтгэл зүйг бас одоо хэрвээ та 14 настай хүүхэдтэй бол яг 14 настай одоо өөрийгөө эргээд одоо бид нар бол харьцангуй одоо байгаа хүүхдийнхаа хувьд бол туршлагатай байхгүй тийм ээ. Ягаад тэгэхээр бид нар аль хэдийн өсвөр насныг туулаад өнгөрсөн учраас харьцангуй бид нар яг хөө цаг үе нь өөр байж болно, хөгжил нь өөр байж болно тийм ээ. Яг одоогийн хүүхдүүдийн одоо туулж байгаа зүйлийг та яг мэдгүй байж болно. Гэхдээ та өөрөө өсвөр насны хүүхэд байж үтсэн тэр насанд байж үтсэн учраас харьцангуй арай туршлагатай гэсэн үг. Тэгэхээр яг тэр би ямар байла 14 наснда тэгээд өөрийгөө тэр оюун санааны хувьд хүүхдтэйгээ ингээд ижил төвшөнд аваачаад тэгээд ингээд тэрийг ингээд одоо юу гэдэг оюун санаагаар бид нар жоохон тархиндаа үйл ажиллагаа хийгээ те бодоод за тэгээд хамгийн нэгдүгээрт нь ямар харилцааны хэм маягийг үүсгэх вэ гэхээр ямар ч шүүмжлэхгүй одоо ярилцахдаа тийм шүүмжлсэн мэдрэмж өгөхгүй тийм харилцааг хамгийн түрүүнд үүсгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүмжлэхгүй гэдэг чинь цаана аюулгүй байдал. Сэтгэл зүйн тийм аюулгүй орчин. Баггүй сэтгэл зүйн хувьд аюулгүй орчинг нь бие хүүхэдтэй бүрдүүлж иж хоёулаа тэнд ингээд хоёр талын харилцан одоо итгэлцэл гэх юм уу тийм ээ тэнд нэг холбоо үүснэ гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд ерөөсөө шүүмжлэхгүй загнахгүй тэгээд илүү эерэг байдлаар тэгээд аюулгүй гэдэг тэр мэдрэмжийг өгөх тэр харилцааг ингээд үүсгэнэ гэсэн үг. За тэгчээд хүүхэд тэр аюулгүй гэдэг мэдрэмжийг авцсан тохиолдолд тийм ээ. За би ээжтэйг ингээд аавтайгаа харилцахад тийм ээ. Надад аюулгүй одоо юу гэдгийг аюулгүй гэдэг чи одоо юу гэдэг ээж аав сайн гэдэг ч юу гэсэн ингэж шууд утгаар нь битээ ойлгоорой тийм ээ. Тэн чинь нэг сэтгэл зүйн нэг өөр мэдрэмж байгаа байхгүй юу? Өөр мэдрэмж. За ингээд хэлэхэд намайг ямар нэг юм хэлэхэд юу ээж аав маань загнахгүйгээр ингээд зүгээр сонсоод тийм ээ. Тэрэн дээр маань дэмжлэг өгөндөө гэдэг тэр нэг итгэл. Тэгэхээр энэний цаана чинь нөгөө нэг бас хүүхэд эцэг их хоёр хоорондын итгэлцэл бие биендээ итгэх итгэлцэл тэгээ нөгөө нэг сэтгэлийн холбоос гэж бас энэ нөгөө сэтгэл судлалд бас байдгийн юм лээ. Би бол яг сэтгэл судлалаар бол мэрэгшээгүй. Гэхдээ мэдээж энэ талаар ажиллаж байгаа хүний хувьд бол тодорхой хэмжээнд бол судалдаг. Тэнгүүд нөгөө хүүхэд эцэг их тийм ээ хоёр хоорондох сэтгэл зүйн холбоо бас гэдэг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр тэр сэтгэл зүйн холбоос ерөөд яг нөгөө нас нь ихсээд ирэнгүүт хүүхэд маань ээж аваасаа жоох хол яваад ирэнгүүт те заримдаа тэр холбоос нь ингээ нэг холдоод шүү дээ. Гэтэ тэр хамт цаг өнгөрөөхгүй байсан ч гэсэн тэр холбоос бас ингээд бат бөх хэвээрээ байх боломжтой байхгүй. Тэрийг бат бөх байлгадаг зүйл нь ерөөсөө нөгөө нэг хүүхэд нь аюулгүй тэгээд бас хайрлагдсан, хамгаалагдсан тэр орчин сэтгэл зүйн орчин нөхцөлийг ингээд өвчлөлийн суурийг нь бүрдүүлэх харилцаагаараа дамжуулна. Дээрэс нь бас хамт байх цагаараа дамжуулна. Тэр хүүхдэд зориулж байгаа цагаараа. За тэгээд эрэнгүүт чинь хүүхэд илүү нээлттэй болоод ирнэ гэсэн үг. Нээлттэй сэтгэл зүйн зүйл орчныг нь бүрдүүлээд байна шүү дээ. Шүүмжлэхгүй байгаа даа. Тэгээд мэдээж шүүмжлэхгүй тэгээд дараа нь сонсно. Яаж харилцах юм бэ? Сонсно. За тэгээд ярилцсан. За тэгээд чиглүүлнэ, дэмжинэ, асууна, харилцан ярина, асууна. За тэгээд сонголт өгнө. За тэгээд өөрийнхөө бас туршлагыг ингээд хуваалцсан. Одоо би 14 настай байхдаа надад ийм тохиолдчихсэн. Би ингэж бодож ирсэн гэд ингээд тэгээд нөгөө нэг түрүү хэлсэн шүү дээ. Ээж бас өөрийнхөө нөгөө нэг эмзэг байдлыг бас хүүхдтэй хуваалцах нь өөрөө тэр хоёрын хоорондын харилцааг бас ойртуулж өгөх боломж байдаг. Өөрөөр хэлбэл би ч гэсэн одоо хүүхэд нэг бэрхшээлтэд тулгарсан байлаа гэж бодъё тийм ээ. Тэрийг хуваалцлаа гэхэд чамтай ээж нь бас чамтай адилхан насны бас яг ийм адилхан тийм ээ. Төстэй бэрхшээлүүд тодорхой хэмжээнд бас байж байгаа шүү дээ тийм ээ. Байгаа бол өөр байсан ч гэсэн тэрийгээ ингээд хуваалцахад нь хүүхэд ээж аав нь одоо нэг хүүхдийг ээж аав нь ойлгож байна гэдэг бас мэдрэмж өгдөн. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хоёр хүнд би биенээ ойлгож байна гэдэг мэдрэмж өөр авах нь тэр хоёр хүний хоорондын харилцааг илүү ойртуулна. Харилцаа ингээ ойртсноороо тэр хүн чинь нээлттэй болно. Нээлттэй болсноор илүү нэр дотроо ярий гэжсэн тийм ээ. Одоо санал бодлоо хуваалцах гэжсэн зүйлүүд нь ингээ гарч ирэхэр чинь тэнц нөгөө харилцаа нь ингээ амьд болоод авч байгаа хгүй тийм. Яг нөгөө одоо тэр харилцаа амьд болно гэдэг чинь ямарваа нэгэн өөрт нь асуусан залраа гэхэд ондоо хүмүүний аав ээжтэйгээ ирэх нь чухал байхгүй. Яг чи нөгөө нэг хайрлагдсан, хамгаалагдсан гэдэг мэдрэмж
ойлгосон гэдэг мэдрэмж өгнө гэж байгаа чинь үе яа ингэсэн штэ. За ингээ хэлчихвэл ээж тасвалсан тас гэд нөгөө алсэр найзууд найзуудаас асууад явцдаг биш. Юм боллоо гэхэд цэг дээр төрүүлээд ирдэг. Ийм л та чин яаж хийж байгаа л нэг юм төлөв шаардлага гэхийн тулд би өөрөө амар өөрчлөх хэрэгтэй. Тий. Тэхийн тулд энэний цааш нь маш их нөгөө эцэг эхийн зүгээс тэр өөрөө өөртөө ажиллах тийм ээ. Цаашаа сэтгэл зүйтэйгээ ажиллах, бүр цаашлуул хэрхэн яаж тэр хүүхэд тэр ээж аав нь өөрөө ямар орчинд өссөн бэ гэдгээрүүгээ ингээд одоо илүү гүнзгий явах боломжтой. Ягаад тэгэхээр нөгөө нэг ер нь эн чинь өөрөө хүний хөгжил учраас одоо тэр нэг ихтгэлтэй харилцааг үүсгэхийн тулд бид нэр өсвөр насны дээрээс нь биш бүр тэрнээс өмнөх бүр жоохон байхаас нь илүү ойр дотн ажиллах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэрнээс яг за одоо ингэ байж байжгаад за өсвөр насны эхлээ 10 настай 11 насны ирэхээр за одоо хүүхдтэйгээ сайхан ойр дотн харилцлаа гэх юм бол ер нь баг жоохон айгу халдсан битгтэй. байна. Тэр хэмжээний хүчил зүтгэл дахиад чардах гэдэг байгаа байхгүй юу. Тэрнээс бид нар багаас нь тийм ээ бас илүү ойр дотн яг тэр мэдрэмжүүдийг өгөөд харилцаад ингэж явах нь өөр айгүй чухал байгаа да. Гэхдээ мэдээж хүн юм чинь тэгээд тэр болгоныг бид нар мэдэж одоо амьдрахгүй л байгаа л да тий. Ингээд бид нар мэдэхгүй болохоор одоо шүү дээ мэдэхгүй байгаа шүү дээ. Яг одоо нөгөө дөнгөж ээж аав болж байгаа ч юм уу тиймэрхүү эцэг эхчүүд маань одоо тийм байх юм байна да гэж би бодож байхгүй. Гэхдээ би одоо бол одоохондоо өөр ээж болоогүй л та. Гэхдээ хүний тийм ээ багш гэдэг өнцгөөсөө хүүхдэд харилцдаг гэдэг өнцгөөсөө яг тэгж бодож байхгүй. Тэгээд бас өөрөө нөгөө ээж болохоор ер нь юм байна да гэдэг юм бас ингээд санахад суралцаад явж байгаа гэсэн үг. Би одоо бодож байгаа шүү. Хэрвээ би энэ бүхнийг би өмнө нь мэдчихсэн бол баг ээж болох тухайга 10 талч боддоггүйсэн. Яг үндэ бол хүүхдтэй болоод тэр хүүхдийг ингээд нэг өсөндө бид нар чинь нэг юм бүхэл бүтэн хүнийг бүтээгээд байгаа байхгүй юу? Хүнийг бүтээгээд яг ямар хүн бүтээх вэ гэдэг нь биднээс амар их шалтгаалдаг юм байна гэж харахаар чинь өөрөө амар том хариуцлагатай одоо ажил хариуцлагатай асар чухал ажил. Хүн хүнийг бүтээгээд байна гэж харахаар ч одоо. Би тэгээ одоо нөгөө европчууд ч хүүхд мөхтэй болохтайс тэр аюу хариуцлагатай 30-нд гарч иж тэгжсэн. За би яг энэ би одоо яг хүүхдтэй болъё. Би яг бэлэн болчихлоо. Тэгээд нөгөө хариуцлага хүсэлсэн байна. Гаргаад байгаа байхгүй. Тэгээ би тэр нэг аюу зөв юм гэж бодод. Гэтэл би юм бол тийм байсангүй. За одоо хүүхдтэй болохгүй л ах та. За болчих. Ер нь одоо болчих гэж бодоод яг асах хариуцлага нь юус нэг тооцож үзээгүй. Хүүхдийг хөөхийг тэрийг бодож байгаа гэсэн мэт юм аа. За тэгвэл одоо баялаа. Хүүхдтэй нөгөө нэг хэлдэг үг нь тий эцэгчүүд байна. Чи нэг тийм би ийм бэ. Би яг ингэ хэлэхээр би хүүхдтэй нэг тийм байлгтай би тэгвэл ийцэн байсан. Одоо би яг ингэ өөрийгөө ажилласан байхгүй өнгөрсөн 7 хоног 2 7 хоног юм шигтлээ. Чиглэл за би яг ингэж байгаа юм байна да. За би заримдаа амар хурдан чи дараас нь шал тэмээ би нэг хэлдэг. Тэстэ яг ингэ хэлэхээр энэ нэр яаж өөртөө ихтэй байх вэ гэж хэлээ хазаал өнгөрчих юм дээр ч аим түргэгдсэн байгаа байхгүй. Тэр хүүхдэд хэлдэг үг маань тэр хүүхдийн би тийм хүнштэй гэдэг дотоод дуугаалаа болж байгаа юм чинь энэ дээр юу яг юу хаагаад вэ? Тэгэхээр бид нар ч нэг өөртөө ихтэй өөрийгөө олцсон нэг тийм бүтээмээр байгаа штэ. Одоо нөгөө юу ер нь нөгөө нэг хүн одоо хүүхэд төрөө те хүүхэд бага насндаа ингээд төрөөд тэгээд яг тэр хүүхэдтэй хамгийн ойр дотн байгаа одоо асар хамгаалагч нь хинч үж болно ээж аавны үж болно магадгүй асардаг тийм ээ нөгөө нани гэж хэлдэг тэр хүн үж болно ер нь хамгийн их цаг өнгөрүүлж байгаа хамгийн их харилцаж байгаа тэр хүний одоо нөгөө нэг харилцаа маш их чухал байдаг тухайн бага наснаас нь за тэрийг бол ерөөд яг attachment-ийн онолоор тайлбарладаг энэгшлийн онол гэд тэгээд маш олон төрлийн төрөлтэй ерөөд 3 4 төрөлтэй байдаг тэгэнгүүт хүүхэд чинь нөгөө нэг яг хүүхэд яг энэ орчлоор хорвоод ирээд тийм ээ шин одоо орчлонд ирээд тэрийг ингээд таньж мэдээд одоо суралцж байгаа гэсэн үг.
За энэ хорвоо дэлхий чи яг ямар юм? Миний эргэн тойронд байгаа хүмүүс яг ямар хүмүүс байгаа юм те? Би энэ хүмүүст итгэж болох юм уу? Би ер нь ямар хүн юм гэх мэтчлэн. Тэгээд тэр хүүхдийн эргэн тойронд байгаа хамгийн их цаг өнгөрөөж байгаа тэр хүмүүсийн хэлж байгаа үг, үйлдэл тэр хүнд үзүүлж байгаа одоо үйлдэлүүд, хэлж байгаа үгнүүд, тийм. хийж байгаа тэр зүйлүүд нь ерөөдөө тухайн хүүхдийг одоо хэлбэршүүлж яадаг гэсэн үг л одоо хүн болох тий ямар хүн болох вэ гэдгийг хэлбэржүүлж яадаг гэж үздэг. Тийм учраас нөгөө нэг бидний тийм ээ хүүхдүүдтэй хэлж байгаа тэр үгнүүд, үйлдэлүүд тэр зүйл маань тухайн хүүхдийн дотоод дуу хоолой ерөөдөө болдсон байна гэж би анзаарсан ингээд. Тэгээд аяг чухал байгаа байхгүй. Эргээд тэр дотоод дуу хоолой гэж юу хэлээд байна гэхээр ерөөсөө бидний ингээд тархинд ингээд тархины одоо арт гэдэг юм хаач гэдэг мэдхгүй ямар ч гэсэн нэг дотроос нэг хилээд идэг нэг дуу хоолойнод байдаг шүү дээ. Илүү ер нь бол ихэвчлэн хүмүүс шүүмжлэлтэй дуу хоолой айгүй их өөртөө хэлдэг юм байна л да. Яг хөө гэхдээ тэр нь болохоор бид нар эргэн тойронд хүмүүс нь шүүмжлэлтэй юм хэлсэн гэхээсээ илүү бидний тархины бас ажиллаж байгаа нөхцөл процессос бас болдог. Тархи ерөөдөө өөрөөр хэлбэл тархи маань биднийг хамгаалах одоо зорилттойгоор ажилдаг учраас илүү тийм нэг жоохон сүрэг гэмээр юм уу тийм зүйлүүдийг бас айгүй төрүүлж ингэж олж хараад идэг. Тэгээ өөртөө тэр нь шаардлага нөхөдөө намайг аюулаас хамгаалж байгаа гэдэг утгаараа. Тэгээд тэрнээс гадна бид нэр бас нэг төрийн илчлэл нь олон дахин давталттай сонсон тэр сайн ч бай, муу ч бай тэр зүйлүүд бидний дотооддоо өөртөө хилдэг дуу хоолой болоод байгаа. Тэгэхээр бид нэр яах вэ гэхээр мэдээж логикийн хувьд ойлгомжтой тийм ээ. Бид нар хүүхдүүдтэй илүү эерэг, илүү зөв бас эрүүл харилцаагаар харилцах. За тэр дундаа харилцаа гэдэг чинь өөрөө үгээр явагдана. Үгээр тийм ээ бие биендээ хоорондоо хэлж байгаа үг. Дээрэс нь биеийн хилэмж. За тэгээд нөгөө мэдрэмжүүд бас орж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд айл болох эрэг сайхан зүйлүүдийг хэлэх, дэмжлэгийн тэр үгнүүдийг одоо харамгүй бас хэлэх, магтах. Гэхдээ магтаал гэдэг дээр бид нар бас баруун солгоогүй чи мундаг чи сайн миний одоо хөвгтөөс одоо тий мундаг хүн байхгүй гэх мэтчлэн тийм ерөнхий маягаар бол магтах нь өөрөө бас тийм сайн зүйл биш гэдэг байгаа. Сайн зүйл биш гэж байгаа. Тэгэхээр илүү магтаалыг илүү наривчилсан маягтайгаар яг тэр хүүхдээ яг юу сайн болохоор яг сайн гिचлээд байгаа гэдэг илүү наривчилсан магтаалыг олж хэлж чадах юм бол харин тэр нь илүү сайн тэрнээс ерөнхий байдлаар илүү цаасан малгай өмсгсөн байдлаар эсвэл зүгээр нэг хөөрөгдсөн байдлаар магтах нь бол эргээд тэр хүүхдэд бас хор хохиролтой болчиход байгаа гэсэн үг. За тэгээд бас асуулт одоо нэг тэр хүүхдийн тэр дотоод дуу хоолойг бид нар бас ямар хуу дотоод дуу хоолой ер нь байгаад байна тий зөвхөн танаас бас шалтгаалаагүй дотоод дуу хоолойг тэр хүүхдэд авцсан байж болно шүү дээ. Ягаад тэгэхээр зөвхөн энэ хорвоод тантай харьцаал тий таны яг 12 нас хүртлэе бол ер нь бол хүн ийм судалгаа бийсэн одоо өсвөр насны хүүхэд ер нь хүүхэд 12 нас хүртлэе 0-аас 12 нас хүртлэе ээж аавтайгаа амьдрах хугацааны 90-95%-ийг нь одоо ээж аавтайгаа өнгөрөөсөн байдаг гинэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл 12 нас хүртэл ер нь ээж аавтайгаа айгүй их цагаа өнгөрөөдөг. Тэгэнгүүтээ дээшээ болоод ирэнгүүт 13-аас эхлээд 18 болоод ирэнгүүт энэ цаг хугацаанд 4 дахин буурдаг гинэ. Тэгээд тийм учраас нэг найз нөхөд өөр хүмүүстэй сарилцж байгаа шүү дээ. Тэндээс авж байгаа тэр сонсож байгаа үгнүүд тийм ээ тэр зүйлүүд нь бас тэр хүүхдээ бас дуу хоолой болох боломжтой. Тэгэхээр ямар ч гэсэн 12 нас хүртэл нь тийм ээ ихэнх цагийг хамт өнгөрөөж байгаа учраас мэдээж хүүхдтэйгээ айл эрэг сайн сайхан байдлаар л харилцах. За тэн дундаа би нэг гол юм ярих чашаал өөр юм явуулсан. Тэр хүүний дотоод дуу хоолой нь ямар вэ гэдгийг нь мэдхийн тулд асуулт асууж ярилцах гэдэг зүйлүүдийг айгүй их хийвэл. Тэгэхээр асуулт асуугаад ярилцаад ирэнгүүт тэр хүүхд өөрийнхөө бодол санааг ингээ хэлж байгаа шүү дээ. Тэнгүүд тэн дунд чинь одоо нэг асуулт асуухад тэр хүүхд тэр асуултанд ямар хуу хэм маягаар хариулж байна. Жохон готрон маягтай хариулж байна уу? Өөдрөг хариулж байна уу? Тэн дундаас өөрийгөө яг юу гэж бодоод байна вэ гэдэг тэр нэг дотроо өөрийнхөө талаар бодож байгаа итгэлүүд дотроо өөртөө сонсогддог тэр дуу хоолойнуудыг бид нэр тэр харилцахдаа бид нар одоо асуулт асууж тийм ээ илүү ойр дотн харилцах хвчтай бид нар тэрийг анзаарах боломжтой гэсэн үг.
Тэгээд тэрэн дээр нь бид нэр үргэлжлүүлээд тийм ээ. Одоо ямар нэгэн зүйл олоо жоохон тийм хүүхд маань өөртөө ихтгэлгүй байгаа даа гэдэг эсвэл ямар нэг зүйлийн талаар буруу ойлголттой тийм ээ болцсон байдаг юм бол тэрийг нь бид нэр ингээд яриулаад тий шалтгааныг нь яриулаад сонсоод ингээд тэрийг нь бас ингээд задлаад тэр дуу хоолойг илүү сөрөг байсан л эерэг болгох бас боломж гэж хараад байгаа байхгүй. За тэгүнгууч за би ингээд ярилцдаг дээр л тавьчихсан биз дээ тий. Яасын өнөөдөр чи ямд байсан минь хүн гэсэн өнөөгч байхгүй. Зүгээр гоё яасан. Сайхан миний гоё сайхан амарсан. Сайхан. Юм зүтэлсэн юм хөө. Зүтлээгүй. Тэгэл болоо. Тэгээ хизээ ярихгүй. Тэгэхээр чиний саяны асуусан асуулт яг хоо чи яг нөгөө жишээ болгоод авч байгаа та. Гэхдээ ерөөдөө саяны асуулт дандаа халт асуулт сонсогдоод байгаа байхгүй юу? Халт асуулт гэж юу вэ гэхээр асуултанд тэр тухайн хүн нэг л үгээр хариулах тийм ээ. Тийм үгүй боломжтой асуултууд асууад байна. Боломжтой хариултууд гэсэн үг. Тэгэхээр тийм үгүй гэдэг хариулттай. Тэгэнгүүт нөгөө хөгт чи нөгөө чиний асуулт чи ингээд цаашаа даамжраад дэлгэрээд ингээд явах боломжгүй болоод хоёлоо зогсчиход байгаа. Тэгэхээр асуултаа илүү нээлттэй байдлаар илүү нээлттэй асуулт гэдэг нь болохоор тухайн хүүхдийн одоо мэдрэмжийг нь асуусан, эсвэл санаа боддог нь асуусан, эсвэл одоо сонголт өгсөн ч юм уу тийм ээ. Одоо чи ямар зүүдэлсэн үү гэж асуухын оронд чи яг шин ямар зүүдэлсэн бэ? Тэр зүүднийхаа талаар яриад өгөөч гэдэг ч юм уу тийм ээ. Таны нээлттэй хариулт хэлж болох үз тийм асуулт асуувал илүү нэг газар авах яриа болох боломжтой. Тэгээд яг би бэ. Ер нь бол хүүхэд одоо өсвөр насны дээр ирээд ирэхээр ярихгүй байна гэдэг асуудал бас манай эцэгчүүд маань их ярьдаг байхгүй юу? Энэ юу одоо хизээ ярих уу? Хизээ. За тэгэхээр ярихгүй байгаа шалтгаан муу яргаагүй эргээд бас юутай холбоотой. Ярихгүй байгаа шалтгаан эргээд тэр нөгөө нэг өсвөр насны хүүхэд ч өөрөө 12-оос дээш ингээд 18 нас гингүүд эцэг эхчүүдтэйгээ өнгөрөх цаг нь нэгдүгээр багасаад илүү найз нөхөд нөгөө сургуулийн ачаалал тийм ээ дугуулн секц одоо ийм тиймгээ явж байгаа учраас тэнд нэгдүгээрт нөгөө нэг эцэг эхчүүдтэйгээ өнгөрөх цаг нь ингээд 4 дахин багасаад байна. Тийм учраас нэг яриад байх цаг хугацаа олдохгүй. Тэгэхээр ярих боломж тэгээ дээрэс нөгөө нэг илүү бие даасан хүсэл эрмэлзэлтэй болоод байгаа ш нөгөө хөгжлийн явц дээр бие даах өөрөө юмд ганцаараа баймаар байгаа байхгүй тий. Илүү би мэднэ гэдэг жоохон хандлага бас хүүхдэд маань илүү байгаад. За одоо би угаас том болж байгаа юм шиг. Би өөрөө бие дааж байгаа юм чинь тий юмыг ингээ ганцаараа хийх гээд ганцаараа шийдэх гээд тэгээд ер нь би мэдэндээ заавал нэг хийж автай яриад ах шаардлага байхгүй гэдэг нэг тийм өнгөрсөн 7 хоног би ингэсэн хүүхд өөрөө ярих гад орж ирдэг байхгүй. Юм ярил оруулах гут нь би эдэн завгүй цаашаа гэдэг гут би араас нь бодох ой яг ярих гад гэсэн билээ орж ирж байхад би яг тэр боломжийг алдчихлаа та. Тэгэхээр бид нар өөртөө ингээд харж байгаад яг тэр үедээ би хүүхдээ чи цаашаа ээж байгаа ажил чухал гэж байгаа байхгүй. Яг тэр үеийн тэр моментын байрч авч байгаа л нөгөө нээлттэй асуултуудаараа сайхан ярих юм би яг сайжны юмсаа л гэж. Яг үнэ. За тэгэхээр одоо хоёлаа ингээд нөгөө яриа л эвлэн сэтвч амар чамаас ингээд сурах юм айгүй байна. Чамд ингээд сургалт байна уу? Сайн нэг ном өгж байгаа харагдаад байсан тий. Чи нэг фэйсбુક одоо өсвөр насны хүмүүстэй яг нарчиг л байгаа. Тэгэхээр фэйсбુકээ хүмүүст харуулад энэ дээр юм байгаа. Ер нь ямар шохон боломж өгдгийг. Тэгээд рилээр айгуугаа хүмүүстэйгээ ярилцах асуултнууд бас тавиад идэг. Тэгээд би тэрэ чи харчаад нэр яг ингэж асуух юм биш үү? За гэх юм биш үү гэдэг тийм санаа айгуу авдаг. Тэрийг бид нарт нэг хуваалцсан. За. Тэгээд ерөөхдөө яг миний нөгөө онлайнаар тийм ээ миний өөрийн одоо хувийн профайлаар би бас ээж аавдтай харилцдаг. Дээрээс нь бас пэйж гэж байгаа. Тэгээ би шеэрлж тий. Тэг хоёулангийн цааш. За энэ болохоор одоо би нөгөө вебсайтаа нэгэд ирэхэд ажиллаж байгаа. Тэгээд энэ дээрээ одоо энэ өсвөр насны хүүхдтэйгээ ойлголцож туслах 8 зөвлөмж гэдэг захим үн төлбөргүй юм номыг бэлтгэсэн байгаа. За энэхүү 20 утастай юм захим ном байгаа. Тэгээд та хэд маань энийг энэхүү одоо вебсайтны линкийг царнаа маань тавьж байгаа. Тэгээд ерөөдөө ийм харагдсан нэргүүцэг.com ташуу зураас gift юм тий.
Тийм гэв. Тэгээд нэрээ имэйлээ бичиж ороод бүртгүүлээд тэгээд захим номоо эндээс ингээд татаад авчна гэсэн үг. За 20 захим ном байгаа. Ерөөхдөө энэ дээр хүүхдтэйгээ бид нэр ойлголцохгүй байгаа. Тийм өсвөр насны дээр эрчимгүйтэнд ойлголцохгүй. Тэрэнд чинь туслаж болох нэг юм 8 зөвлөмжийг би яг нөгөө өнгөрсөн хугацаанд тийм ээ хүүхдүүдтэй ажиллаад эцэгчүүдтэй ажиллаж байхдаа ер нь анзаарсан тэр зүйлүүдээ бас эхний ээлжинд 8 зөвлөмж болгоод гаргасан. Тэгээд жижиггээ бас нэгээд 2 асуулттай зөвлөмж болгоод бас ийм өөрөөсөө асуух асуулттай. Тэгээд тэрэнд нь бас хариулаад ингээд эцэгчүүд нь өөртөө ажиллаа явах юм бол юм жижиг хэлбэрийн нэг жоохон сургалт шиг тийм захим ном. Тэгээд та хэд маань энийг бас аваад өөртөө бас ажиллаад тийм ээ өөрийнхөө хүүхдтэйгээ ойлголцох харилцаанд бас тус нэмэр болох болов уу гэж бодож байна. Тэгээ энийг аваарай гэж. За тэгээд би одоо бид нар хүүхд лүгөө илүү ойртдог цаг болсон юм байна л гэж ойлголоо. Бид нар аав ээжүүд өөрсдийг суралцах хэрэгтэй цаг болсон юм байна. Бодлоо. За Teen Coach энэ нэг бүх гэдэг Facebook пэйж байгаа нэ тий. Тэгээ энэ болохоор миний пэйж хуудас Teen Coach нэр. Тэгээ тусдаа бас ийм эцэгчүүд зориулсан ийм хаалттай групп бас гэдэг. Тэгээ энд орохыг хүсвэл юун дээр Facebook дээр яг ингэж бичээл хүсэлт илгээчих болно. Тэгээд би батлаад авчна. За тэгээд миний өөрийн нөгөө нэргүүн аранхүү гэдэг энэ одоо англи хэлээр бичээд орох юм бол миний өөрийн Facebook профайл байгаа. Facebook хаяг. Энэгээр бас холбогдож болно. Тэгээ энэ пэйжээр бас ингээ холбогдож болно. Тэгээд Австралид хэрвээ байдаг хүмүүс бол одоо уцаар холбогдож болно гэх юм. Гэхдээ барыг сошиалар барыг холбогдсон дээр бах тий. За байна. Ямарваа нэг тийм сургалт байдгүй одоо тий над чиг ээжүүд зөвлөлаад хүүхдийг ингээрээ тийгээрээ гэдэг сургалт байдгүй. Бага. Өсвөр насны хүүхдээ ээж аваад зориулсан хүүхдтэй танаас юу хүсдэг вэ гэдэг онлайн сургалтыг зохион байгуулдаг. Ерөөдөө 13 хичээлтэй онлайн. Тэгээд мөн өнөөдрийн ерөөдөө ярьсан сэдвүүдийг яг одоо тий бид нар түрүү ярих сонсох хэрэгтэй, цаг гаргах хэрэгтэй гэл ингээл ерөөдөө жоох ерөнхий маягаар товчлоод ярьлаа шүү дээ тий. Тэгвэл сонсон гэдэг нь юу гэсэн үг вэ? Яаж хүүхдээ сонсох юм? Одоо ярина гэхээр яг яаж ярилцах юм тийм ээ? Одоо нөгөө яг тэр практик дээр хоёулаа хийх гээд байгаа юмнуудаа илүү бас гүнзгий суралцах боломжтой. Тэгээд одоо яг хүүхдийнхаа нөгөө одоо нөгөө хэрэгцээ гэж байгаа. Бидний хүний хэрэгцээ тий. Тэр хүний хэрэгцээнд дондоо бид нар яг хүүхдийнхаа хэрэгцээг яаж одоо хангаж чадчихэв үү тийм ээ? Яг аль хэсэг дээр нь хэдүүлээ бас илүү одоо хангаж ажиллахад нь шаардлагатай байна. За тэр хэрэгцээ нь юу нь яг яагаад чухал юм? За ялангуяа бас нэг сүүлийн үед нөгөө сошиал хөгжсөнтэй холбоотуулаад энэ утасны хэрэглээтэй холбоотой асуудал бас их гарч байгаа. Тэг хүүхд маань ерөөс утсанд ингээд айгүй их цагаа зориулаад энийг одоо яаж одоо болиулах вэ гэдгийг мэдэхгүй байна. Тэг энэний одоо хор уршгийг бас магадгүй зарим эцэгчүүд бүр сайн бас ойлгохгүй нэг байгаад байгаа. Тэг тэрийг нь одоо илүү мэдээлэл өгсөн бас утасны хэрэглээтэй холбоотой сэдв гэх мэтлээ. Ер нь бол айгүй олон сэдвүүд байгаа. Тэг би ямар энэ бүх сэдв ярилтай ямар ч байсан. Тий. Ер нь хамгийн гол зүйл болох сонсох, ярилцах. За тэгээ хүүхдээ илүү сайн ойлгож, тийм ээ, мэдэх. Тэгээ өсвөр насны хүүхдээ яг яаж харилцах вэ гэдэгтэй тэр нь чиглэл өгсөн илүү дэлгэрэнгүй одоо агуулгатай тийм өсвөр насны хүүхдээ тэ ээж аваад зориулсан юм сургалт байгаа. Онлайн сургалт, 1 сарын сургалт. Тэгээд энэ сургалт маань бас саяхан хэлтэй аваад дуусаад дараагийн хэлт маань бас дахиад удахгүй явуулна. Дараагийн хэлт маань шүү. За тэгээд хоёулаа нөгөө чухал юм хийх юм мартсан биз дээ. Яг Teen Coach нэргүүн маань хүүхдүүдтэй нэг коучинг өгдөг, эцэгчүүдтэй хүүхдүүдтэй өгдөг тий. Тий. За тэрэн дээр болохоор муу ялгаагүй надад би өсвөр насны 12-оос 17 настай хүүхдүүдтэй ганцаарчилсан 5 хоногийн дасгалжуулалтыг хийдэг. За тэгээд яг одоо бол надад 5 судал гарсан байгаа. Үн төлбөргүй хийн. Тэгээд ганцаарчилсан 5 хоногийн дасгалжуулалт маань яг л хүүхдтэйгээ ганцаарчилжуулзаад яг тухайн хүүхдэд тулгарч байгаа нэг юм уу 2 бэрхшээл тэгээ эсвэл нэг юм уу 2 хүсэл сонирхол гэж болно тийм ээ. Заавал бэрхшээлтэй байгаад коуч авдаг бас биш байхгүй. Ер нь манайхан бас жоох тэгж ойлгох гэдэг. Тэгэхээр тийм биш шүү. Бас өөрөө хөгжиж өсөе, зорилготой. Тэгээ тэр зорилгоо илүү дараагийн түвшинд гаргах гэхээр бас биднэрт дэмжлэг хэрэгцээтэй байдаг тийм. Илүү өөр нэг одоо хараа өнцгөөс харах хэрэгтэй байдаг. Тэрэн дээр тусламж авъя гэж бас хүүхдүүд байдаг. Тэгээд тийм агуулгын хүрээнд ингээ арилтдаг ерөөдөө 5 хоногийн. Гэхдээ тэнд дундаа 3 удаагийн одоо ганцаарчилсан дасгалжуулалт явуулдаг гэсэн үг.
За тэрэн дээр бас 5 судал байгаа. Тэгээ бас сонирхож байгаа юм бол бас. За манай классикаас төрүүлж үдснүүд нь төрүүлж ороод бүртгүүлээ тэрэнд нь бүртгүүлэл би яг орё гэхээр манай цаг таарч өгөхгүй сте хэвчээ байгаа. Тэгээ дараа жилээс хүүхдээ нэлгүүд дугуулжуулъя гэж бодож байгаас. Зуны амралтад би бас өөрөө завгүй байгаа. За ёстой их баярлалаа. Бүр чамаас амар олон зүйлийг мэдж авлаа. За яаж ч гэсэн би бас сургалтанд орж боддог. Өөр илүү гоё нээлттэй ээж болно гэж бодож байгаа. Энэ шиг баярлалаа нэлгүү. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Манайхаа 5 суудлын гэлс аваарай. Тий, одоо энэ сард 5 байгаа. Тэгээ цаашдаа бас тий. Ерөөхдөө би нөгөө нэг боломжоор бас хүүхдүүдтэй цаг гаргаад ажиллах байгаа. Тэгээд мэдээж ихний ээлжинд ямар ч байсан 5 хоногийн дасгалжуулалтанд хамрагдаад тодорхой хэмжээнд би биенийг бас таньж мэдээд тийм ээ. За болж гинэ, би биендээ тохирч гин, таалагдж гин. Да үр дүнтэй байна гэх юм бол ингээд дараагийн түвшний бас арай урт хугацааны дасгалжуулалтнаас хөтөлбөр нь явагдах боломжтой байдаг. Тий. Тэгээд ерөөдөө эцэг эхчүүд маань орж ирж сургалтандаа хамрагдаад давхар хүүхдээ бас ингээ хамруулдаг. Одоогийн байдлаараа тэгж явж байгаа байхгүй. Тэгэхээр ямар гоё. Наач яг хэрэгтэй ч тийм ээ. За баярлалаа. Баяртай. За тэгээд сарнадаа баярлалаа. Юу дуусгацсан уу? Дуусгаагүй шүү дээ. Дуусгаагүй. Өнөөдрийн подкастнда бас тийм ээ урьж оролцуулаад тэгээд бас өсвөр насны хүүхдийн талаар ярилцах боломж олгосон дахиж баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд эцэг эхчүүдтэй бас хүүхдүүдтэй хандаж хэлэхэд тийм ээ бас бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бас дараа нь уулзах байхаа гэж найдаж байна. Пэйжээрээ уулзъя.